За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд 8 дугаар сарын төлөв байдал 8 дугаар сарын уншлагыг хийж өгөөч гэж хүсэлт хийснээ дагуу 8 дугаар сарын төлөв байдлыг уншлагаа эхлэе. Гэхдээ энэ удаад бүх хүнд хамаарагдсан биш. Энэ уншлага бол яг одоогийн хийж байгаа уншлага бол гал мах бодтой ордуудын уншлага байх болно. Тэгэхээр гал мах бодтой орд гэхээр хонь, арслан, нум гэсэн 3 ордны энэ сарын төлөв байдал ямар хөө байх нь уу, яах нь уу гэдгийг нь бол уншиж जैन. Тэгээд нийт 3 хүзрнээс сонголт хийн, уламжлалт ёсны 5 хүзрээс сонголт хийхгүй. Яагаад гэвэл яг 3 ордонд зориулсан уншлага учраас та нар минь яг энэ гал мах бодтой ордын хүмүүс маань 3 хүзрнээс сонголтоо хийх нэ. За тэгэхээр 8 дугаар сар бол гал мах бод ордуудын хувьд хөдөлгөөн, шийдвэр гаргах, шинэ эхлэл, давмгаалах тийм сар байгаа. Ер нь өмнө нь тийм удаашраад байсан асуудлууд чинь айжмаар ингээд урагшлаад учир нь олдож эхлэн мөн таны өмнө шинэ боломжууд гарч ирэх магадлал маш өндөртэй байгаа. Гэхдээ энэ сард, энэ 8 дугаар сард сэтгэл хөдлөлөөрөө ямар ч шийдвэрийг гаргаж болохгүй шүү. Тэрний оронд бүх мэдээллийг цуглуулад, сайн тооцоолж бодоод дараа нь алхам хийвэл илүү их үр дүнтэй байх болов уу гэж хэлмээр байна. За зарим хүмүүст бол ажил, мөнгө, харилцааны томоохон өөрчлөлтүүд бас ирэх боломжтой бөгөөд энэ өөрчлөлт таныг дараагийн шатанд хүргэж эхлэж магадгүй юм. За тийм учраас яг одоо гал мах бодтой, арслан, нум, хонь ордынхан маань яг энэ 3 картнаас нэгийг сонгоорой. 1-р карт, 2-р, 3. За тэгэхээр та хэд минь сэтгэл санаагаа нэг гүн тайвшруулад, нэг гүн амьсгаа аваад энэ 3 картнаас нэгийг сонгоорой. 1-р карт, 2-р карт, 3-р карт. Нэгдүгээр картыг сонгосон хүмүүс. За тэгэхээр нэгдүгээр картыг сонгосон хүмүүс маань энэ Маннац гэд рүүнийг сонгосон байна. Тэгэхээр танд бол одоогоор бол яг хамгийн чухал асуудлууд бол дандаа хүнтэй харилцаатай, хүн хоорондын холбоотой асуудлууд өрнөж байгаа ийм төрлийн хүмүүсийн нэгдүгээр картыг сонгосон юм уу? За тэгэхээр энэ уншлага маань бол гал мах бодтой хүмүүсийн хувьд дагаад мах бодтой ордтой хүмүүсийн хувьд уншлага нь болж байгаа шүү. Тэгэхээр нум, хонь, арслангийн ордууд маань одоогоор яг хамгийн амин чухал байгаа асуудлууд дандаа хүнээс шалтгаалсан, хин нэгнээс шалтгаалсан асуудлууд нэлээд байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд ямар нэгэн хүнтэй холбоотойгоор та 8 дугаар сард мөнгөний асуудлуудыг шийдэх шаардлагатай болж байгаа. Тэгээд энэ нь бол бүр зайлшгүй хийхээс өөр нөхцөл байдал байхгүй. Одоо тэр хүн ямар нэг хин нэгэнтэй мөнгөтэй холбоотой асуудлыг зохицуулах шаардлагатай болж байна гэсэн үг. За тэгээд энэ асуудлууд нь эцэстээ шийдвэр нь сарын сүүлчээр болно. Та ямар нэгэн хүнээс ингээд авлагатай бол авлагаа авч эхлэх ч гэдэг юм уу, тодорхой хэмжээгээр багаар түүж эхлэн хин нэгэнд өглөгтэй болвол тэр өглөгөө бага хэмжээгээр өгөөд эхлэх ч гэдэг юм уу. Тиймэрхүү хүнээс шалтгаалсан асуудлууд чинь нэг ялангуяа сайнаар шийдэгдэн. За тэгээд ажил төрөл дээр бол одоо энэ мөнгөтэй холбоотой асуудлууд нь танд энэ 8 дугаар сард бол жишээ нь одоо үйлчлүүлэгч хэрэгтэй байх юм бол та ерөнхийдөө ингээд нэлээд урттай хугацааны үйлчлүүлэгчээ олж авамч гэдэг юм уу. Ер нь бол танд энэ 8 дугаар сар мөнгөний ивэлийг сайн өгж байгаа. Гэхдээ альва зүйл дээр жижигхэн мөнгөнөөс шалтгаалсан асуудал дээр сэтгэл хөдлөлөөрөө өөрийгөө чадна болно, бүтэн би бүгдийг хийдэг хүн гэж бодож эрсдэлтэй зүйлийг нэгт хийвэ. За хоёрт гэвэл энд хүн хоорондын харилцаан дээр асуудалтай хүмүүс 1-р картыг сонгосон байгаа учраас яалтчгүй энэ гэр бүлийнхаа хүнтэй мөнгнөөс олж бас асуудал үүсэж байгаа ч гэдэг юм уу. Гэр бүлээрээ нэг мөнгөтэй холбоотой зүйлийг зохицуулах шаардлагатай байгаа хүмүүсийн 1-р картыг сонгосон юм болов. За тэгээд энэ бүхэн болвол тийм амар болвол шийдэгдэхгүй нэг тийм эв дүүгийг олох шаардлага гарна. За хүн хоорондын харилцаан дээр энэ 1-р картыг сонгосон хүмүүс маань бол хань ижилтэйгээ эсвэл ойрхон байгаа дотны хин нэгэнтэйгээ үл ойлголцлын асуудлууд нэлээд гарч магадгүй. Энэ дээр та биш үү? Өөрийгөө зөв гэж бодоод би яг хийж ингээд зөвхөн өөрийнхөө өнцгөөс хараад
одоо тантай харилцаанд байгаа хүнд ч гэдэг юм уу тийм тавгүй мэдрэмжийг нэлээд өгөөд нөгөө таны гэж бодож исэн зүрх сэтгэлийнхэн тэр хэмжүүрийг ч гэдэг юм уу тэр зүйлийг жоохон ингэж унгаах магадлалтай байна шүү. Тэн дээр та анхаарад өгөөрэй. Бүх зүйл яг таны харж байгаа өнцөг шиг биш. Тэрний дараа та тэгээд нэлээд тийм сэтгэл санаагаар нэлээд унагч гэдэг юм уу тавгүй зүйлүүдийг үзэж магадгүй байна. За мөн бас ерөнхийдөө хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн та биний зөв би л тэгэж бодсон. Үгүй би ингэж хичээгээд ах чи энэ яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ гэдэг сэтгэл хөдлөл нэлээд давмгай байх болоо тэрнээсээ болоод үл ойлголцлууд нэлээд гарна хоорондоо тэмцэлтэн ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд гарна. За мөнгөн дээр бас нэлээд зарлагын үе байх магадлал өндөртэй байна шүү. Гинтийн зарлагч гэдэг юм уу та тооцоолоогүй юм уу худалдаж авах ч гэдэг юм уу дараа нь тэгээд яг тэр зүйлээ авсныхаа дараа энэ надаа яг хэрэгтэй байсан юм уу да ер нь зөв юм уу да гэж бодох үеч бас гарч ирж магадгүй байна. За тэгэхээр мөнгөтэй холбоотой зүйл дээр ямар нэгэн худалдаа авалт эднэр хийхээр бол сэтгэл хөдлөлийг урдаа бариад авахгүй нэг түр пауз аваад зогсоод бодоорой гэж зөвлөе. За тэгээд та нэг тийм чухал шийдвэрийг бас гаргах мөч чинь нэлээд ойртож байгаа. Ялангуяа тэр чухал шийдвэрээ гаргах нөхцөл байдлыг үүсгэх гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлс яг одоо өрнөж эхлэн та магадгүй урт хугацаанд энийг ингэж шийдэхин зүв байсан уу? Яах байсан бэ гэж бодож исэн асуудлууд байвал тэр яг одоо энэ 8 дугаар сард хийгдэж эхэлнэ. Тэгээ хийгдээд эхлэнгүүт танаас нэлээд тийм ур чадварыг шаардсан зүйлсүүд ч гэдэг юм альва зүйлийн эвд үг олоод зохицуулах шаардлагатай нөхцөл байдлууд бий болж магадгүй шүү. Гэтэ ямар ч байсан таны урттай хугацаанд бодож төлөвлөж байсан зүйлсүүд бол эхлэхэд бэлэн болж та яг тэр нөхцөл байдлынхаа суурийг ч гэдэг юм уу тавиад хөдөлгөөнөө хийж эхлэх нь байна. За харин ямар нэгэн байдлаар хостоогоо бүр ингээ шүүхийн хэмжээнд хүрсэн хүмүүс айхан бол энэ 8 дугаар сард хөдөлгөөн битгий хийж эхлээрэй гэж зөвлөе. Магадгүй ингээ хостоогоо ингээд бүр албан ёсоор салгаа шүүх цагдаатай зуралдах байгаа бол энэ 8 дугаар сард эхэлснээрээ та бүр илүү ингээд нөгөө нэг тэр процесс нь удаашралд ороод нэлээд төвөгтэй байдалд орж магадгүй байгаад байна шүү. Тэгээд та энэ 8 дугаар сард мөн ялангуяа нэлээд сэтгэл санааны савлгаа ихтэй сэтгэл хөдлөлөөрөө нэлээд юмыг шийдгээд бүх юмыг хүчээр болох гэж зүтгэж магадгүй танаас өөрөөс чинь дотроос чинь нэг тиймэрхүү хүслүүд түрэл яг одоо л болчих юм шиг байна. Би энийг хийжүүл ингэх гээд байна гэд нэг тиймэрхүү сэтгэл хөдлөлүүд гарч ирж магадгүй. Гэхдээ би бол таныг бол түр хүлээж агаарай. Нэг стоп крана татаад ингээд бүх нөхцөл байдлыг ажиглаад хараад гэж хэлье. Тэгхгүйгээр яг сэтгэл хөдлөлөөрөө жоохон өөр зүйл нэг тийм буруу одоо нэг гараа сайн болвол барай сайн гэдэг шиг буруу гараатай эхэлчих магадгүй байдалд хүрж जैन. Тэрнээсээ болоод та өөрөө дараа нь засаж залруулах шаардлагатай зүйлсүүдтэй нэлээд одоо тохиолдож магадгүй. Яг харин энэ 8 дугаар сард танд шинээр эхлэх зүйл яг 100% таны бодсон шиг биш. Та 1000 хичээгээд 1000 зүтгээд энэ 8 дугаар сар лавд яг таны бодсон шиг үр дүнгийг өгөхгүй байгаад байна шүү. Тэгэхээр нэлээд ухаан шаардах үеуд за мөн бас альва зүйлийг хийхдээ нэлээд тийм бодож тооцоолож тооцоотойгоо хийх үе чинь байхнаа. За 8 дугаар сарын мөнгөн дээр яах нь вэ? Мөнгөний энерги чи хэр байх нь вэ? Нэгдүгээр картыг сонгосон гал мах бодтой орзуудын маань хүмүүсийн мөнгөний энерги нь энэ 8 сард ямар хөө байх нь вэ? Мөнгөтэй холбоотой зүйл дээр бол та бүр зүгээр л ер нь бол альва зүйлийг эхлээл бэлд гэсэн үг шүү. Мөнгөтэй холбоотой зүйл дээр ч гэсэн ямар нэгэн бизнес эхлүүлэх гэж байгаа бол тэр бизнесээ хэрхэн явуулах уу яах вэ гэдэг хундам суурал зутгана. Тэрнээс яг бол танд бол энэ 8 сар мөнгө төгрөгч гэдэг юм уу тиймэрхүү юмараа айхтар үр өгөөжөө өгвөл гийгүүлэл оцоолгоод одоо ингээд ах нь арай баг харьцангуй зүгээр альва зүйлийн эхлээл суурийг тавих үе чинь байх гэдэг. Тэгэхээр амьдралд орж ирэх өөрчлөлтүүд ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлэн дээр ер нь бол зүгээр суурийг тавиад явж хахад 8 дугаар сар дуусны дараа таны хөдөлгөөн бүр ингээд мөнгөтэй холбоотой асуудлыг хөдөлгөөн бүр ийм эрчимтэйгээр өрнөж эхэлэх нь байна. За хүн хоорондын харилцаан дээр
1-р картыг авсан хүмүүс маань 8-р сарын ах нь вэ? За нэг өөр төвшин рүү шилжиж магадгүй. Гэхдээ тэр төвшин нь нэг юм яг таны хандлагаас шалтгаалаад одоо байгаа та хоёрын харилцаа шүү дээ. Тэр харилцаа чинь яг таны гаргах хандлагаас шалтгаалаад нэг бол сайн луу дэвшээд орох нь, нэг бол таагүй зүйл рүү ингээ хүл тавиад орчих гээд байгаа нэг юм хэлбэлцэлтэй байгаад байна. Тэгэхээр ер нь бол 1-р картыг сонгосон хүмүүсийн үед 8-р сарыг базаад хэлэхэд бол жоох юм хэлбэлцлийн юм уу зөндөө байх юм уу? Яг яач ч магадгүй байдалтай хэн тэгээд тэгж хэлэхээр бас. Гэтэ нэг тийм хэлбэлцлийн за нөхцөл байдал яг бүх нөхцөл байдал таны бодож байгаа зүйл тов тодорхой болохгүй. Гэхдээ дараагийн саруудад тэр нөхцөл байдлыг тодорхой болгохын тулд та одоо яг энэ мөчөд, энэ цаг хугацаанд, энэ сард хундаамаач гэдэг юм уу цутгах үе чинь яг бүх зүйлийнхаа суурийг тавих тэр үе чинь байх гэдэг шүү. Тэгэхээр бас 8-р сар таны ер нь цаашдын амьдралд хэрхэн юуг өрнүүлэх вэ гэдгийг чинь шийдэх үе чинь ирж байгаа мó да. Тэгээ та бол маш өөртөө юм ихтгэлтэй хүн юм байна л да. Түс тас ч гэдэг юм уу яг ингээд юм хийн гэж бодсон бол зүгээр за шууд хий, зүтгэе, болгоно, бүтээн гэд ингээд дайрдаг тийм дотоод ирч хүч ихтэй хүн. Гэхдээ энэ удаа яг энэ сарда мэдээж тэр дотоод ирч хүч байх нь зөв ч гэсэн нөхцөл байдлыг маш сайн хянаж бодож яг ямар алхам хийх үү, яах вэ ийхүүгээ маш сайн тооцоолбортой төлөвлөгөөтэй гаргаарай. Тэрнээс сэтгэл хөдлөлөөрөө болвол ямар нэгэн зүйлийг болвол хийлээ гэхэд нэг тэр үр дүн нь нэг сайнаар эргэж байгаа зүйл бол харагдахгүй байна. За мөнгө төгрөг одоо байр савтай холбоотой асуудлыг шийдэх гээд эхэлчихсэн хүмүүст бол нэг жоохон юм одоо за ийм зээл хөөцөлдөж байгаа хүмүүс байж магадгүй. Нэг байр савд одоо байр лизингээр авах гэдэг юм уу те ямар нэг өмч хөрөнгө лизингээр авах гэж байгаа хүмүүст бол яг та 8 сарынхаа ядчил хувийнхаа одоо нөгөө нэг тооныхоо зурхаа дээр харж агаад 5-ын тоотой юм уу 8-ын тоотой өдөр яг өөр дээрээ иймэрхүү асуудлуудаа эхлүүлээрэй. Тэгэх юм бол харьцангуй гайгүй ингээд нэг юм чи хурдцтай яв. Үгүй болвол ингээд та нэг лизинг юм уу юм хөөцөлтөл хэлжээд л нөгөө за бүр зүгээр ийм хоёлаа нэг банкн дээр лизинг гэж одоо тий. Гэтэл нөгөө эдийн засагч чинь амралтаа авчих ч гэдэг юм өөр хүн лөө шилжүүлчихдэг ч юм уу эсвэл одоо ахаад нэг ийм бичиг баримт хэрэгтэй. Одоо ахаад нэг ийм юм хэрэгтэй гэдэг тиймэрхүү нэг сонир савлгааны үе үүсч магадгүй байгаа учраас та хэрвээ ямар нэгэн зээл хөөцөлдөөд эхэлсэн хүн байгаа бол та яг эхлэх өдрөө энерги нь яг тоон зурхаагаар зөв тооцоолож гаргаж ирээрээ яг өөрийнхөө нөгөө нэг 5-ын тоотой одоо өрнөлийг маш сайн үүсгэж чаддаг тэр өдрийнхөө энерги дээр эхэлчих юм бол харьцангуй гайгүй. За тэгээд хосуудын хувьд бол ойлголцох үе үүдч байна. Ойлголцохгүй ингээд нэг хідэн өдөр ингээд төр тустай байгаал, хямраал, бие биендээ гомдлох өдрүүд ч бас 8-р сард нэлээд байна шүү. Тэгээд та бол маш их ирч хүчтэй хүн байхгүй юу? Альва юмыг ингээд бодоод шууд за хий хүүхаа гэж дайраад ордог тийм ирч хүчтэй хүн. Гэхдээ энэ удаад эргэн тойрныхоо хүмүүсийн хэлж байгаа үгийг чивдэг юм уу жоохон бодолцож үзээд авах гээхээ ухаанаар зарим хүмүүсийн дэвшүүлсэн санаа оноог өөрийнхөө санаа оноотой холио дундаарсан миксердээд шин зүйл гаргаж ирэх талаасаа илүү жоохон хүлцэнгүй бусдын хэлж байгаа үгийг сонсгоч гэдэг юм уу. Тиймэрхүү хандлагыг гаргах нь танд энэ 8-р сард арай л дээр баг шүү. Тэгэд яг таны хүсэл бол биелээ олох нь олно. Гэтэ энэ 8 сард ягаад ч тэр хүн хоорондын харилцаан дээр ч тэр мөнгөн дээр ч тэр ажил дээр ч тэр боломжгүй зүгээр альва зүйлийн эхлэл суур хундаамал яалцчгүй тавигдах сар байна дөө. 1-р картыг сонгосон гал мах бодтой ордныхны маань хувьд. Тэгэхээр энэ 8-р сард галаа их дээш нь ноцоолгүй гой дунджийг бариад өгөөрэй гэж хэлье. За ингээд 1-р картыг сонгосон гал мах бодтой ордныхондоо
аз амжилтыг хүсье, галаа докторжуулаарай. За тэгээд би удахгүй 8 сарын 4-нд Солонгос улсад очих гэж байгаа. Тэгэхээр тэнд хэрвээ байдаг миний мэргийг үздэг хүмүүс байвал холбогдож болно шүү гэж хэлье. За бүгдэнд нь амжилт хүсье, баярлалаа. Баяртай. 2 дугаар картыг сонгосон хүмүүс. 2 дугаар картыг сонгосон хүмүүс маань Турисац гээд энэ рүүний картыг сонгосон байна. Тэгэхээр таны хувьд бол 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн хувьд бол энэ 8 дугаар сар таны хувьд эргэлтийн цэг болох төлөвтэй байна. Удаан хугацаанд таны гацаагаад байсан асуудлууд энэ сард хөдөлгөөндөө орж эхэлнэ. Гэхдээ энэ өөрчлөлт нэг тийм аятайхан таатай ирэхгүй. Зарим хүмүүс ямар нэгэн зүйлийн үннийг нь хүлээн зөвшөөрнө. Зарим нь хүнтэй зайгаа барьж магадгүй, эсвэл нэг хаалгыг хааж байгаа хүмүүс ч энэ картыг сонгосон байх магадлал өндөртэй байна. Тэгэд энэ картын хувьд танд бол нэг зүйлийг сануулж байна. Яаран битгий шийдвэр гаргаарай. Хэрв та ямар нэгэн маргаан, санал тийм зөрчилдөөн, эсвэл сэтгэл хөдлөлөөр ямар нэгэн тийм зүйлийг яарвчлан битгий шийдвэр гаргаарай. Ухаанаараа хариулаад танд хамгийн ашигтай байх боломжит нөхцөл байдлыг өөртөө сонгохыг хичээгээрэй гэж хэлье. За мөн 2 дугаар картыг сонгосон хүмүүс 8 сард санхүүгийн хувьд бол шинэ боломж ойртож байгаач тэр боломжоо авахынхаа өмнө тийм хуучны асуудлуудаа нэг зэгцлэх шаардлагатай. Тэгэд энэ сард бол эрсдэлтэй хөрөнгө оруулалт, яарсан худалдан авалтаас илүү төлөвлөгөөтэй алхам хийхийг мөнгөн дээр ч гэсэн сануулж байгаа. За хүн хоорондын харилцаанд бол тийм харилцаанд ямар ч тийм үннийг нуух боломжгүй нөхцөл байдлууд үүснэ. Зарим харилцаа чинь бол илүү бат бөх болоо, зарим нь дуусгах шийдвэр дээр ч хүрч магадгүй. Энэ бүхэн яг таны эсрэг биш, харин таны амьдралд үлдэх ёстой хүмүүсийг нь ялгаад үлдээх тийм үйл явц болно гэсэн үг. Ер нь бол өөрийн зүүн совиндоо итгээрэй. Таны өмнө хаалттай мэт харагдаж байгаа хаалгууд үнэндээ таныг хамгаалж байгаа байж болно шүү дээ. Болохгүй байгаа зүйл болохгүй л байгаа гэсэн үг. Тэгэхээр 8 дугаар сарын төгсгөл гэхэд өнөөдрийн ойлгохдохгүй байгаа ч гэдэг юм уу, яг одоогийн тийм ойлгохдохгүй байгаа зүйлүүд чинь учир начир нь нэлээд ойлгомжтой болоод гараад ирэх юм байна гэсэн үг. Тэгэхээр энэ рүүнтэй энэ карт маань өөрөө юу ахгүй юу? Үе хооронд тийм шилжилтийг хэлж байдаг энерги гэсэн үг байхгүй, Турисац гэдэг энерги маань. Тэгэхээр та яалччгүй нэг тийм үе хоорондын шилжилтэн дээр ирж байгаа сар юм уу да. Бүх нөхцөл байдлыг зэгцэлнэ та энэ сард. Хэрэгтэй хэрэггүйгээр нанглаад аваад үлдэх зүйл, авч үлдэхгүй зүйл гэдэг хуучин зүйлсээс салах үе чинь байна. За тэгээд ямар нэгэн мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг зохицуулах байгаа худалдан авалч гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн өмч хөрөнгөө зарах гэж байгаа хүмүүс байгаа бол зарагдах ч гэсэн энэ 8 сард хараахан яг хөдөлгөөндөө орохгүй. Гэхдээ харьцангуй юу яашуу? Ийм нэг шийдвэр гаргах нэг жишээ нь та ямар нэгэн үйл хөдлөлт зарах гэж байгаа хүн энэ 2 дугаар картыг сонгоод үзэж байгаа бол авах хүн нь арай нэг тодорхой болоод ирнэ. Гэхдээ 8 дугаар сарда бүтэн худалдан авалч ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлүүд бол хийхдэггүй. Гэхдээ 8 дугаар сард ирсэн хүн чинь магадгүй таны энэ хөдлөх хөрөнгийг авна. Та харин үйл хөдлөх өөрөө авах гэж байгаа бол та авах зүйлээ яг цаашдаа үр өгөөж өгч гэдэг юм уу, тохирох зүйлээ олж авна. Гэхдээ яг энэ 8 сарда багтаж авч чадахгүй ийм нөхцөл байдалд орно. За мөнгө төгрөгтэй холбоотой зүйл дээр нэг хуучны нэг таагүй орлогогүй байсан нэг орлогогүй юм шиг, орлоготой юм шиг тийм сонирн байдал чам зэгцэндээ ороод дуусгар болж шүү. Ер нь нэг мөнгөгүйдлийн энерги чинь танд энэ 8 дугаар сард ингээд нэг дуусгар болох гэж байгаа юм уу? Тэгээд аливаа зүйл дээр энэ 8 сард зарлаган дээр жоохон анхаарыг, гинтийн зарлагууд гараад эхэлэх юм бол нэг сони бүр ингээд нэг энэ 8 сард ингээд тойрох ийм эргэлдэх хөдөлгөөн шиг байнгын зарлууд гараад өнөөдөр нэг тийм нэг зарлаг гарсан бол маргааш нахиж гарах гадах магадлал өндөртэй байгаа учраас ер нь бол зарлагтай холбоотой зүйлч гэдэг юм уу, мөнгөөр хөдлөх гэж байгаа зүйл дээр маш анхааралтай болгоомжтой хандъя. 2 дугаар картыг сонсон гал мах бодтой ордныхан маань. Тэгээд удахгүй танд бол маш том
сайхан шинжилэлт ирэх гээд байгаа. Гэхдээ танд нэг ийм өмнөх харилцаач гэдэг юм уу, холбооноос үүдэлтэй эсвэл хамтран ажиллаж байсан хүнээс чинь гэдэг юм уу, үүдэлтэйгээр нэг тавгүй жоохон хил амны асуудал орж ирчээгүй байгаа да. Тэгээд нэг тийм таны болох гээд байгаа юмнууд удаашраад хойшлоод байгаа гэж магадгүй нэг тийм өмнө нь их итгэж цуг юм хийжсэн хүнтэйгээ одоо харилцаа холбоогоо таслаад хийхэ болцсон тийм хүн байгаа болвол тэр нэг цаа талаас чинь нэг тавгүй нэг хил амж гэдэг юм уу, байнгын ярианы тийм нэг гомдлын сэтгэлч гэдэг юм уу, тавгүй энерги тань руу жоохон орж ирээд таны юмыг жоохон гацаагаад байгаа гэж магадгүй байх шүү. За энэ болохоор хүн хоорондын харилцаан дээр хэлж гин. Хүн хоорондын харилцаанд ч гэсэн та нэг тийм гинтийн шийдвэрийг гаргах гээд байна. Би ерөөсөө энэ хүнтэй боллоо ч гэдэг юм, эсвэл нөхөртөөгөө ч гэдэг юм, их нэртэйгээ хамт амьдралаа авч яваа хүнтэйгээ гинтийн өөрчлөлтийн шийдвэрийг ийм сэтгэл хөдлөл өндөртөөгөр гаргах гээд байна. Гэтэл түр хүлээж аваарай. Түр зогс. Яг одоо болвол тэр шийдвэрийг гаргах үе чинь биш. Ахаа жоохон ажиглая, та яг бүх зүйлийг зөвхөн л өөрийнхөө нүдээр өөрийнхөө харж байгаа өнцгөр хараад ай шүү гэж хэлж байна. За яалтчгүй мөнгөтэй холбоотой зүйл дээр одоо энэ 3 карт маань танд бол мөнгөний энерги ирэх нь ирж байгаа. Үнэхээр тань Тэнгэрийн үд ч гэдэг юм уу, мөнгөний үд хаалга онгоохон онгоож байгаа. Гэхдээ энэ 8 сард бол огт юм биш. Түр хүлээж байгаа. Та ч гэсэн тэрнийг өөрөө мэдэрж байгаа шүү. Харин энэ 8 сар таны цааш та бодлол айгүй дажгүй сайхан нөхцөл байдал руу орчих тэр боломжийг нээж өгөх сар байх юм байна. Ер нь бол та одоо нэг тийм ажил эхлүүлээ ч гэдэг юм уу, эсвэл хуучин зүйлээ устгаад шинээр ажил хийж юм хийж эхэлж байгаа болвол энэ 8 сар танд тэрний суурийг бол хангалттай сайхан бэлдээд өгнө. Астаа болоод тэр бэлдэгдсэн хийж эхэлж байгаа зүйл чинь танд асар их үр өгөөжийг өгнө. Нөхцөл байдал бүр харьцангуй сайнаараа иргэн, тэгээд бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу өрнөх тэр зүйлийн суур яалчгүй 8 сард тавигдаж шийдвэрч гэдэг юм уу гарахаар байна. Энэ 2 карт яг ижил ахгүй юу? Аз жаргал ирж байна. Гэтэ түр хүлээж агаараа хугацаа орно. Энэ аз жаргал ч гэдэг юм уу, энэ сайхан нөхцөл байдлыг та угаасаа хүртэх хэрэгтэй. Та энийг хийхээр өдийг хүртэл өөргөө бэлтгэсэн ч гэдэг юм уу, таны хөдөлмөр хүч бүх зүйл орсон учраас ертөнц хорвоо таныг болвол яалтчгүй шагнана. Гэхдээ та бол энэ 8 дугаар сард шагналаа хүлээж авах зөвхөн саваа бэлдэх хүн нэ шүү. Тэгээд танаас бас энэ 8 сар нэлээд тийм сэтгэл зүйн тал дээр эмзэг байдлыг бий болгоол та нэг тийм сэтгэлний жоох юм хөвөлзүүр байх юм уу? Нэг баярлах нь амархан байгаал, унаал, гутархамж амархан байдаг юм уу? Нэг тийм сэтгэл зүйн хувь дээр нэлээд жоохон тийм хөвөлзүүр ихтэй байж магадгүй байна. Та нар маань жоохон ер нь яг юмыг яг одоо гэх гэдэг замтай ээж магадгүй ш. Одоо ихлүүлсэн юм газ дуусах гал теста бүх ингээл нөөц боломж юу гэдэг тэднийгээ бүгдийг шавхаж гаргаал байдаг. Тэгтэл тэрний яг ингээд таны хүслээр ч гэдэг юм уу тийм хурдан ингээд болж өгөхгүй байгаад эхлэнгүүд л та ингээд жоохон сэтгэл давчуураал нойр хүрэхэ болол нэг тийм дутуу нойртой хонох гол ер нь яг нэг юм маань яг одоо л болохгүй гэдэг тийм нэг авир танд байгаад байна. Тэрийгээ жоохон ингээд нэг зөөллөөд альва юм өөрийн цаг хугацаанд болохгүй байгаа зүйл гэдэг чинь октын болохгүй шүү дээ гэдэгтээ нэг жоохон тийм эвлэрч өгөх хэрэгтэй байна энэ 8 сард. Танд бол яалчгүй шилжилтийн үе ирж байгаа. Та бол яалчгүй эргэлтийн цэг дээрээ ирсэн, эргээд эхэлсэн хүн. Нөхцөл байдлын үр дүн харин энэ 8 сард бол нэг айхтар бий болоод орж ирээд ах юм байхгүй, зүгээр дандаа гарц гаргалгаа үүснэ. Энээс цааш яаж явах вэ гэдэг юм уу? Тэрний чинь гарц гаргалгаа суур ирэх үе чи юм уу да? Та тэгээд альва юмн дээр битээ ингэж их хямарж ийл да. Тэгээд юм чи аль
өөрөө өөрийнхөө цаг хугацаанд л биелэлээ олдог штэ л гэж хэлээ да. Энэ картан дээр ч гэсэн гарчсан картууд маань яг одоо бүгдийг болгоно одоо л би гэж их буруу шийдвэрийг гаргаснасаа болоод жоохон тавгүй байдлыг өөрийгөө ингээд нэг сонио аргамжаанд оруулчихж байгаа юм шиг нөхцөл байдлыг үүсгэж магадгүй байна. Тэгээд энэ 8 сар бол та альва зүйлийн ерөөсөө ив дүүг олоод учир начрыг нь олох ёстой тийм сар юм уу да. Яалч хэрэг та энэ 8 сард ер нь нэг хүн хоорондын харилцаач гэдэг юм бүхий л зүйл дээр их цэвэрлэгээ хийх шаардлагатай байна. Сэтгэл зүйн хувьд дээр ч гэсэн та их цэвэрлэгээ хийх хэрэгтэй, гэр орон ч гэдэг юм ажлын газраач гэсэн их цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна. Тэгжээж таны босго хаалгаар чинь дараагийн сараа угтаач гэн дараагийн сард орж ирэх сайн сайхан боломжууд чинь таатаагаар орж ирэх гээд байна. Ер нь бол та энэ 8 сарыг өөртөө бол нэг тийм цэвэрлэгээний үе дараагийн сайхан боломжоо ингэж хүлээж авах тэр сав сайлаа ингээд бүр угаа цэвэрлж байгаа үе гэд ойлгочих. Тэр нь бараг шулуухан сар байна. Тэрнээс танд бол одоо энэ 8 сард ингээд мөнгөн дээр ч гэдэг юм уу гинтээ ингээд хүсчээсэн мөнгө чинь пэр пар гээл орж ирэхгүй зүгээр орж ирнэ босгон дээр ирнэ гэсэн үг шүү. За хаалганыхаа цаана ирнэ тэгээд орж ирнэ. Гэхдээ тэр сайхан энерги ингээд орж ирэхэд сайхан савл тосч авах хэрэгтэй ш. Тэгэхээр би бол таныг бол энэ 8 сарыг бол цэвэрлэгээний сар гэж хэлье. Мөн ялангуяа сэтгэл зүй, эргэн тойрны хүн хоорондын харилцаач гэдэг юм уу, гэрт байгаа хэрэгтэй хэрэггүй энерги гимтээж байгаа зүйлсийг ч гэдэг юм уу ингээд бүгдийг нэг нэмэх зэгцэнд нь оруулаад энтлийн руу гэж гаргах үе чинь тэгээд яг дараагийнхаа алхмыг хийх суур саваа бэлдэх үе юм уу даа л гэж хэлээ да. За тэгээд 2 дугаар картыг сонгосон гал мах хоттой ордуудын хүмүүс дүүний чулуун эцэст нь юу хэлж байна? За ингэж гарч ирж байгаа шиг байна. Перкана. За энэ бол бүр амьдралын сайн сайхан байдал, тансаглал тэгээд үржил шим, үр өгөөж гэдэг рүү нахгүй юу? За тэрний суур яалтчгүй тавигднаа. Гэтэ суур нь тавигдж байгаа болохоос биш яг хүсснээр чинь энэ 8 сар бол ингээд бүгдийг хүүхаа гэхгүй. Тэгэхээр би энэ карт 2 дугаар картыг сонгосон хүмүүс ихэвчлэн ямар нэгэн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэх гээд байгаа хүмүүс юм уу да гэж илүү давмгаа тийм хүмүүсийн энерги илүү байгаа болохоор тийм төрлийн хүмүүс үзэж байгаа байж магадгүй. Тэгэх юм бол энэ 8 сард одоо зам нь зүгээр үүсч эхэлнэ. Тэр зам дээр бол гарахгүй. Ер нь таны энэ 8 сард хийж байгаа зүйлийн зам бол тодорхой болно. Яг энэ замаар явах юм байна гэдэг чиглэл гараад ирнэ. Дараагийн удаа таарна энэ дээр гарч гიშгээд цаашаа явах үе чи юм уу гэж хэлээ да. Та магадгүй амьдралын энэ замаар явж исэн бол одоо энэ зам руу орж ирэх гэж байгаа. Энэ татлын зам руу орж ирэх гэж байгаа. Тэгвэл одоо яг энэ зам руугаа орж ирэх гэж байгаа энэ голын нөхцөл байдал дээр ихэвчлэн байх болов уу гэж бодож байна. За ингээд гал мах бодтой 2 дугаар картыг сонгосон хүмүүс Аз амжилтыг хүсье. Би 8 сарын 4-нд Солонгос улс руу очих жоо. Хэрвээ миний YouTube сувгийг тараад уншлах болон тоон 6-г минь сонсдог хүмүүс Солонгост байгаа бол намайг байх үед холбогдороо би нэг 12 хоног очичоод ирэх юм аа. За ингээд 2 дугаар картыг сонгосон хүмүүстээ бүгдэнд нь амжилт, аз, од, гэрэл, гээгээ хурдац бүгдийг хүсье. Та хэрэггүй зүйлээсээ салж хэрэгтэй зүйл рүүгээ гарах том хаалган дээр ирчихсэн хамгийн чухал үе чинь байгаа юм байна шүү. Амжилтыг хүсье. 3 дугаар картыг сонгосон хүмүүс маань Виху гэдэг рүүний картыг сонгосон байна. Тэгэхээр өөрөө энэ тэмдэгт маань бол мөнгөний тэмдэгтэй байдаг. Тэгэхээр 3 дугаар картыг сонгосон хүмүүсийн хувьд бол энэ 8 дугаар сар бол үр шимээ хүртэх сар болж болох бах. Ер нь бол өмнө нь гаргасан таны хичээл зүтгэл, дисвэр дэвчээр, хөдөлмөр чинь бодит одоо үр дүнгээ өгч хэлэх гэж байна. Зарим хүний хувьд удаан хүлээсэн мэдээ ирж байгаа бол заримынх нь хувьд бол шинэ ажил, шинэ хамтын ажиллагаа, эсвэл санхүүгийн өсөлтийн эхлэл нь тавигдах төлөвтэй байна л да. Тэгэд энэ картын бас нэг хэлдэг зүйл нь бол та боломжийг хүлээх биш өөрөө тийм нэг зоригтой алхмыг хийж зоригтойгоор өөртөө атгаж авах хэрэгтэй гэж хэлж байдаг. Тэгэхээр энэ картыг 3 дугаар картыг сонгосон гал мах бодтой ордуудын хүмүүсийн хувьд бол энэ сар мөнгөний энерги нь бол маш хүчтэй байна.
орлого нэмэгдэн, орлогын шинэ их үүсвэр нээгдэн, ашигтай санал ирж магадгүй. Гэхдээ мөнгөө зөв удирдаад ирээдүйдээ хөрөнгө оруулах нь хамгийн чухал энерги гэдгийг бас сануулж хэлж яадаг. За харилцаан дээр бол дулаан уур амьсгал нэмэгдэн, ганц бие хүмүүс шинэ танилтаа учрах боломжтой. Харин хостой хүмүүс хамтын зорилгоо ярилцаад бие биедээ илүү их итгэл өгснөөр харилцаа улам бат бүх болж хувирна. За гэр бүлүүдийн хувьд бол танаа гэр бүлийг энэ сар бол мөнгөний энерги ивэлдэ авсан байгаа. За тэгээд ер нь бол энэ картны гол зөвлөгөө нь бол өөрийн үн цэнээ битгий дутуу үнэлээрээ, танд орж ирж байгаа боломжууд санамсаргүй зүйл биш шүү. Орчлон таныг дараагийн шатанд гаргахаар хаалгыг чи нээж байна. Айцаасаа илүү тийм өөрийнхөө итгэл үнэмшилтэй түшиглэн алхвал энэ сар танд асар том ахицыг авчрах болно гэсэн ийм картыг сонгосон хүмүүс байна. 3 дугаар картыг сонгосон хүмүүс 8 дугаар сард. За тэгэхээр энэ 8 сарын өрнөл танд ямар хөө байх нь вэ? За та нэг тийм тооцоогүй бодлогогүй хийсэн зүйлээ бол одоо ингээд бүр болох бах. Ерөнхийдөө өмнө нэг тооцоогүй бодлогогүй тэгээд эргэн тойрныхоо хүмүүсээж хэлж ярих зөвлөгөөг сонсгоор өөрийнхоороо зүтгэж ямар нэгэн юмыг хийсэн байх магадлал өндөртэй байна. Тэгээд энэ бүгдөө энэ 8 дугаар сард ойлгоо. За ерөөсөө энэ угаасаа худлаа юм байна. Бүтэхгүй юм байна гэдгийг та ойлгоод болж магадгүй байна. Ямар нэгэн зүйлийг та үнэхээр зогсоогоод ахаад өөр төлөвлөгөө гаргаж магадгүй. Таны хийжсэн зүйлсэд нэг л тийм зарлагтай яг болж өгөхгүй байгаа танд нэг тийм таагүй нөхцөл байдлын асуудал байна. Тэгээд энэ бүгдийгээ та за энэ үнэхээр болохгүй мэн доо гэд болохгүй байгаа зүйлтэйгээ нүүр тулаад эвлэрээд бүр зогсоож магадгүй байна шүү. За тэгээд яалтчгүй л нэг тийм өнгөрсөнд мөнгнөөс хамааралтай ч гэдэм үү мөнгнөөс болж хийсэн нэг таагүй нөхцөл байдал байх юм. Энийг ер нь болох юм байна дөө болсон ч зөвдөө угаасаа таны одоо хийж байгаа зүйл цаашдаа ч гэсэн нэг тийм гарц гаргалгаагүй л болсон юм байна шүү дээ. Та ч энийг өөрөө мэдэрч байгаах. Тэгээд анханасаа та энэ бүгдөө хийхдээ жоохон сэтгэл хөдлөлтөө удирдуулад хийцэн юм уу та. Нөхцөл байдлыг яг бүр ингээд бусдын нүдээр ч гэдэг юм өөр өнцгөөс жоохон олж харах тал чинь буруу байсан. За мөн хүн хоорондын харилцаан дээр бол яалтчгүй нэг тийм сэтгэл зүйн гүн хямралтай ингээд өөрийгөө хаацсан бооцсон яг өөрийнхоороо байж чадахгүй тийм хүмүүсээс 3 дугаар картыг сонгосон байх магадлал өндөртэй байна. Тэгээд тэр таагүй нөхцөл байдал чинь бас жоохон энэ 8 сард нэг хിവэрэ үргэлжлэх гээд байгаа шүү. Таны тэр харилцаан дээр гарч магадгүй гэж итгэж байсан тэр нэг итгэлч гэдэг юм уу энэ 8 сард бас нэг уналтанд орчиж мэдхээр байх юм. Тэгээд та хосоосоо шалтгаалсан ямар нэгэн зарлагч гэмүү үр ширэнд ороогүй. Тэгвэл энэ бүхэн одоо ер нь бол энэ 8 сард аль тийшээ холбирч орох вэ гэдэг нэг тийм шийдвэрийн үе чинь байх гэдэг шүү. Хостой холбоотой харилцаа бол жоохон ер нь бол асуудал ихтэй байна дөө. Сорилууч их ирэх бах нэгнийхээ олж хараагүй зан чанаруудыг ээлжээр нь олж харах өдрүүч их бах цаа талаас ч таныг таньж эхлэх бах тааж энэ талаасаа таних бах магадгүй урт хугацаанд хамтдаа амьдэрсэн гэр бүлүүдийн хувьд ч гэсэн мөнгөтэй холбоотой асуудлаас байнгын маргаан дэгдэлтэй үүснэ. Тэгээд болж өгвөл энэ мөнгөний асуудлыг бараг чамаас л олж үүссэн ч гэдэг юм уу нэг тиймэрхүү нэг луга бурууга бухах ч гэдэг юм уу таагүй харилцаа үүсэж магадгүй. Тийм болохоор ер нь бол 8 дугаар сард харилцаан дээр жоохон анхаармаар юм уу? Тэгвэл бол нэг тийм таагүй зүйлсүүд бий болж магадгүй. Тэгээд таны нэг тийм уналтын үеуд нэлээд удаан үргэлжилсэн байна. Амьдралд ингээд нэг хизээ яг энэ гарцгүй нөхцөл байдлаас гарч ирэх юм бэ, яах юм бэ гэсэн нэг тиймэрхүү асуудлуудаар дүүрэн эргэлзээтэй ингээд нэг бүтлгүүтэлтэй үеуд
танд нэлээд удаан үргэлжилсэн бах. Гэтэ одоо энэ 8 сард бол бүр ингээд дуусах юм байна дөө. Тэгээд мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр ч гэсэн сайн сайхан боломжлуугаа оччин. За тэгээд мөн үргэлжлүүлээд аз гэдэг зүйл таныг ингээд зогсолтгүйгээр эргэж эхлэхэд бэлэн болчихсон. Та ч өөрөө нэг дотоод сэтгэлдээ мэдэрж байгаа. Та ч энэ уналтын ард ер нь бол альва зүйлийг ингээд айгүй айтаахнаар зохицуулаад гараад ирдэг болсон. Таны оюун бодол ч гэсэн шин төвшин руугаа шилжсэн. Альва зүйлд ингээд муухраар шууд ингээд гал энергиээр ингээд дүрэлзэж дайрж болохгүй мэн гэдгээч мэддэг болсон. Хийж байгаа зүйлийнхаа хаана одоо сул амийг сул тавиад хаана татгуугаа ааж ойлгодог болсон. Тийм үе дээрээ яваа хүн юм уу да. Тэгээ хувь заяа бол танд бол бүх зүйлийг шударгаар сайн сайхнаар өгөх гэж байгаа. Та энэ бүгдийг энэ 8 сараас эхэлж хүртэж авах эрхтэй. Учир нь та энэ бүгдийг одоо би болтол үнэхээр зүтгэсэн байна. Тэгэхээр энэ нэг хоёр юм өөр инээр гарч ирээд байна л да. Энэ картыг сонсон хүмүүс зарим хүмүүс нь хэрэггүй зүйлээ одоо ингээд зөндөө зүтгээд юусаа амжилт өгөхгүй болохгүй байсан зүйлээ орхитуулна. Тэгээд магадгүй шинэ зүйлийг та эхлүүлэх бах. Тэр эхлэх зүйл чи харин ч таны хүчнөө хүч хөдөлмөрийг ингээд зарлагдсан ч гэсэн буцаагаад үр дүн нь яг тэр зориулсан хүч хөдөлмөр сэтгэлийнхаа хариу яг энэ тэнцүү байдлаар авч чадна гэсэн үг. За тэгээд ажил төрөл нь яг нэг жоохон тийм тааламж муутай сайн явахгүй байсан хүмүүсийн хувьд бол та зөндөө зүтгэлээ штэ зөндөө хичээлээ одоо тэрнийхээ та үр шимийг хүртэх гэж байна энэ 8 сард гэж хэлээ. Өнгөрсөнд магадгүй та бусдын бодлыг сонсдоггүй жоохон өөр хувилбарын хүн байсан байж болно. Одоо гэх юм бол шаалгандаа альва зүйлийн балансыг барьдаг болсон. Бусдын хийж ярьж байгаа зүйлийг яг өөрийнхөө одоо үзэл бодолтойгоо ингээд нэгтгэж чаддаг тийм төрлийн хүн болсон учраас та одоо бол юмыг хийхдээ ч гэсэн шал өөр үнцэг шал ондоо сэтгхүү ондоо байрлаар хийдэг болох юм байна. Харин таны яалтчгүй энд нөгөө нэг эмэгтэй хүмүүс нөхөртөөгөө асуудалтай байгаа. Ийм хүмүүс байгаад байна. Гэр бүлийнхаа одоо эр хүнтэй. Тэгэд энэ танаа гэр бүлийн энэ эр хүн биш үү? Нилээн тийм тэгэл зүүн жоохон нөгөө эмзэг бусдаас хамаарсан ер нь жоохон их эмзэгдүү төрлийн хүн байна. Тэгээд та хоёр ерөөсөө огт ойлголцдоггүй юм байна. Ер нь бол өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрэхийгээ ч гэсэн та хоёр мэдчил байсан шүү гэж хэлээ да. Хин нь бинийг хоорондоо тохиролцохгүй байгаа нэг тийм үзэл баримтал тохиролцохгүй байгаагаа мэдчихсэн. Тэгээд харилцаан дээр бол за энийг ч тайлбар гэр бүлийн араар нь тавьчаагүй энэ картыг сонсон та. Тэгсэн магадлал өндөрлөл болоод явчлаа тийм хүн байгаа бол эндээсээ болоо жоохон ингээд нөгөө нэг цаа талч сэтгэл зүйн депресс эмзэг байдлыг авчихсан тэрийгэ мартаж чаддгүй ингээд яалчгүй таны буруугаас болоод та ингээд нэг юм өөрөө шүүлтэнд орчоод дагаа тийм нөхцөл байдалд орсон байх шүү. Энэ нь бас ингээд нэг 2 дугаар хүрдийг гимтээгээд гэр бүлийн хүрдийг гимтээгээд ингээд гэр бүлийн хүрдтэй холбоотой ингээд таагүй гимтлүүдийн асуудал өрнөд байгаа тийм учраас улбар шар өнгөнлаа маш сайн асаа. Тэгээд ор хүнчлийнхаа даавууг хэрвээ боломжтой бол заавал биш шүү. За ор хүнчлийнхаа даавууг бас улбар шар өнгөтэй болгочиход бас гимгүү биш шүү. Ер нь бол нэг таны уралдаарч гэдэг юм уу таны сэтгэл хөдлөл хөрснөөс үүдэлтэй нэг гэр бүл хүн хоорондын харилцаанд ч нэг таагүй зүйл үүсчээд яваад байгаа юм байна да. За мөнгөн дээр бол яалч 8 дугаар сар бол харцангуй та нарт бол ивэлээ өгнө. Танд бол энэ 8 сар бол мөнгө бол хамаагүй нааштай дээшилсэн энергийнхаа хувьд ч гэсэн шал өөр нөхцөл байдалтай болцсон байна. Таавал айгүй нэг юмыг ингээд зохицуулаад тийм сэргэлийн те төглөг гэл ингээд юмнаас гараад ирдэг. Тэр зангаа илүү энэ 8 сар давмгай байдлаар ашиглах шинжтэй байна. Тэрнийгээ тандаас өөрхөн үр өгөөжийг бас хүртээгээд өгчих боломж байгаа даа.
За ер нь бол өнгөрсний хэцүү, өнгөрсөнд үүссэн байсан тавгүй байдал, сэтгэл зүйн гутрал, гуниг бүхэн энэ 8 сард бүр орон тас алга болчих واخа. Байхгүй болчих шинжтэй шүү. Яг хөө танд нэг үе жоохон тийм ганцаардсан мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ энэ ганцаардсан мэдрэмж бол угаасаа та одоо дотоод сэтгэл рүүгээ өнгөх сар байгаа хгүй юу? Би ер нь яг яамаар байна? Би ер нь яг хийм бэ юм. За ер нь л өөрөө өөртөөгөө танилцах сар ч юм уу? 8 сар. За тэгээд өөрчнөх энэ дээр бол айхтар хэлэх үг алга байна дөө. За рүүний. Ер нь бол таны амьдрал ингээд нэг юм сонин давлгаа шиг нөхцөл байдал үүсч орж ирээд таны бүх юмыг цогцолоод гараад явчихна нэг юм. Энэ 8 сар бол таны хувьд асар чухал сар шүү. Гинтийн юм шиг юм сонин давлгаа шиг юм ингэж төрж орж ирээл урсгаж авч явахыг нь аваад үлдээгээл тэр давлгаагаар цуг ирсэн зүйлсүүд танд үлдэх ёстой л үлдээл ингээд явчих нэг тийм сар байгаад байна. За ер нь бол таны хувьд бол энэ 8 сар бол яалтчгүй та бүх сансан бодсон зүйлийнхаа ингээд биедлийг ингээд гартаа хатах чинь харин хүн хоорондын харилцаан дээр л харин таны хувьд жоохон нэг тийм таата байж чадахгүй сар харин буруу ажиллаа хийж байгаа хүмүүс бол энэ сар нэг тийм зөрөгтэй байдлаар шийдвэр гаргаад за би ажиллаа боллоо гэх үе ч юм уу тийм байгаад байна шүү. За тэгээд нэг юм шиг ганцхан та яг өөрийнхөө амьдрах ёстой хувь тавиландараа энэ 8 сард гიშгээд орчноо. Ер нь бол яалтчгүй та сүнсний өгдөл биш хувь тавилын 9 тоо болон 8 тооныхон илүү дамгаа үзэж байгаа байж магадгүй байна. Тэгэх юм бол таны амьдралын одоо син зарчмын зам бүр ингээд 8 сард ингээд та босгын даваад орчих эхлэл чинь ирсэн үе байгаад байна шүү. За ингээд гал мах боддоо ордуудын сонголтыг 8 сар дээр төлөвийг уншлаа. Амжилт хүсье та хэд минь та нар минь шагналаа хүлээж авах хүртлээр тэр их нөгөө тамирчны алдар хямдхан олдоогүй юм гэдэг шиг тэр алдрыг ч гэдэг юм уу тэр нөхцөл байдлыг хүлээж авах хүртэл маш их зүтгэлээ тэр нөхцөл байдлаа хүлээж аавна. Материалын ертөнцийн дээр бол амжилттай байх нь байна. Харин хүн хоорондын харилцаан дээр жоохон таагүй зүйлсүүд болохоор байна шүү. Баяртай.